Хэлцээр худалдаа, бизнес эрхлэлтийн оролцоог Төрийн өмчт зарим компаниудад хийсэн хяналт шинжилгээний дүнгийн талаар Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцогт засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчист Монгол хязгаарлалтмал хувьцат компани харьяа төрийн өмчт компаниудыг удирдлага менежментээр хангах хүрээнд хяналт шинжилгээ хийжээ. Хяналт шинжилгээний өмнөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, алдаа зөрчлийг арилгуулах, цаашаад харьяа компаниуд хийх хяналт шинжилгээ шалгалтыг эрчимжүүлж үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Дулааны 4-р цахилгаан станц төрийн өмчт хувьцат компани нийт бараа материалын үлдэгдэл 2020 оны 6-р сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд гэхэд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал худалдан авалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон байна. Тус станц 102-104-ийн эгц сурыг 2024 онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөв төртгийг хэтрүүлжээ. 2024 онд 61.6 сая төгрөгийн бараа материал агтлснаас 90% буюу 55.3 сая төгрөг. 2025 онд агтлсан 365.5 сая төгрөгийн бараа материалын 87.2% буюу 320.3 сая төгрөгийн техникийн үзүүлэлт таараагүй шаардлага хангахгүй болжээ. Эрчист Монгол хязгаарлалтмал хувьцат компани харьяа мэдээлэл холбооны сүлжээ хязгаарлалтмал хувьцат компани 2024-2025 онд шууд гэрээгээр нийт 5.4 тэрбум төгрөгийн шатхуун худалдан авснанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн шаардлагыг зөрчижээ. Монголын эрдэнэ агарын тээвэр төрийн өмчт хувьцат компани нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн, харин төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Ажилчдын цалингийн багц зардал 9 тэрбум төгрөгөөр өссөн нь батлагдсан төсвөөс үндсэн болон төр оронтой хэтэрсэнтэй холбоотой байна.